Сайн боц. Сайн та сайн байна уу? Орсон өнөөдрийг хичээлээ. Орхоос өмнө даахгүй бичдэг үзүүлээ. Энэ бичдгийг сайн ажиглаарай. За одоо бид нар сая бичлэг үзлээ тийм ээ. За үүний дараагаар би нэг хэдэн зураг үзүүлээ. За энэ ямар хэлбэртэй? Юу вэ? Дөрөв хэлбэртэй. Юу вэ? Баш. Хаа тийм. За энэ юу вэ? За. За энэ. Уусан тийм өндөр уусан. Ямар хэлбэртэй болох юм? Шог уусан тийм. За энэ юу вэ? За үгүй үү? За энэ юу? Хат үү? Ямар хэлбэртэй хат вэ? За үгүй үү тийм. За энэ юу вэ? За зүйтэй. За энэ юу? Үүл тийм. За ямар хэлбэртэй? Нарны цэцэг. Ямар хэлбэртэй? За хэлбэр. Тэгээ монын дөрвөн тийм. За зүйтэй. За энэ юу? Хат уу тийм. За энэ. За зүйтэй. Хүрээ тийм аа. За энэ. Хат тийм. За тэгвэл саяны бидний үзсэн бичлэг дүрснээс ямар одоо байгалийн юуны дүрснүүд байна? Уусан тий? Уусан. Хат чодоо байна тийм үү? Саяны бүгдээ нийлүүлээ юу гэж байна? Тий? Зүйтэй байна. За дараагийнх нь энэ юу вэ? Хөө уулц тийм ээ? За мөн хөө уулцсан тий? Дөрвийн хэлбэртэй хөө уулцсан. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар юу үзэх нь? Баярлалын юу? Баярлалын хөө уулцсан. Түрүү бид нар ямар хэлбэрээр харлаа? Юу гэлээ? Баярлалын юу лээ? Энэ юу лээ? Тэгэхээр баярлалын дүрсээр хөө уулз яах нь гэдэг нэг чиг. Зурхан тийм үү? За зүйтэй. За гарчгаад. Баярлалын дүрсээр хөө уулз. Баярлалын дүрсээр хөө уулз.
Байгалийн төвсөр. Байгалийн төвсөр. Зурх тий. За, тэгвэл өнөөдрийн хичээлийн бидний зорилго юу вэ? Өнөөдрийн хичээлийн зорилго. За. Өнөөдрийн хичээл. Байгалийн төвсөр. Хөөц яах вэ? Бүтээр зохиох тий. Бид нар өнөөдрийн хичээлийн бидний зорилго хэлээ та. Юу вэ? Байгалийн төвсөр. Хөөц. Бүтээр тийм үү? Зөв өнөөдрийн хичээлийн зорилго бол энэ байна тийм ээ. Байгалийн гаралтай төвсөр хөөц. Бүтээр буюу зохиож суух. Тийм үү? За зөв. За өнөөдрийн хичээлийн бидний зорилго бол байгалийн төвсийг ашиглаж санаа авах. Уулын дээр үнэлэхээр усыг зохиож суух юм. Тэ. За зөв. За ингээд эхлээд бүгдөө байгалийн гаралтай хөөц гэх юм. Ямар учиртай бэлэгдэлтэй байдаг юм бэ гэдгийг тийм ээ танилцъя. За энэ дээр болохоор байгалийн үзэгдлийн хөө болохоор хэлнээс ихтэй гэж үзэж байна. Хамгийн эртний хөө тийм үү? За галт цахилгаан уул үүл солонх зэргийг зүйтэй. За усан дөлгөөн хөө оншиг яа. Тэгэхээр сонголго ариун байдал хөгжил цэцэглэлтийг бэлэгдлэгээ гэж байна. За энэ бэлэгдлээ маш сайн тогтоож байна шүү дээ тийм ээ. За уулан хэ. За зүйтэй. Өнгийн дагнаас гэхээр ямар дагнаас хэлэх вэ? За бүх зэрэгэр гэх тийм ээ. За зүйтэй. За энийг бол өнгийн дагнаас гинэ тийм ээ нэг өнгөөр. За бэлэгдэл нь ойлгомжтой тийм ээ. Байгаль дэлхийн бэлэгдэнэ гэж. За үүлэн хэ. Юу бэлэгдэнэ гэж байна? За зүйтэй тийм ээ. За үүлэнхээ ийм зүйлийг бэлэгдэнэ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нэр байгалийн гаралтай ямар хээ зохионо гэж байна. Үүлэнхээ. Уулэнхээ тийм ээ. За эдгээрийг бид өнөөдөр зохиож сурахнаа. За ширээ болгон дээр баг бол тус бүр дээр ажлын удас тарааж өгсөн байна. За дээрх алхам тус бүрийн асуудлыг сайдруулж уншиж зааврын дагуу бүтээлээ болно уу? Усан зүгээр тусын болон барилуулаарай гэсэн. За нэгдүгээр алхам дээр юу гэж байна? Үүлэнхээ зохиож зурж байна тийм үү? За ингээд зураг зурчих гэх тийм ээ. Бүтээлээ хийчих. Тэгэхээр үүлэнхээ зохиож. Үүлэнхээ зохиож. За зургнаас санаа авч болно. За хоёрын нэг дээр заасны хоёрын нэг дээр үүлэнхээ зохиож. Хэдий ч аваад үзэж. За өрсдөл чиглэлтэй. Нэгдүгээр асуулмаа үүсгэж дуусчаад өөрөөсөө болондоо бүтээлээ барьж байна тийм ээ. Бүгд харагдахгүйц бас жоохон тод хийх хэрэгтэй тийм үү?
Атмосфераар зорсон ч болно. Усан бодгаараа зорж байна. Эхлээд үүлэг хийгээд орчоод усан таваар хэлчихсэн. Заас бодгоны хэрэгсдэг ашиглав. Топ зурхан биш тэгээ. Биеэр болж байгаа. Жоо түргэн бодсон шүү дээ. Уцаад амжаас 2 минутын дотор болчихсон шүү дээ тийм ээ. За эхний ажилдаа гүйцэтгэсэн хүмүүс өөрөөсөө багийнхаа болонд очоод хөтөлөө барьж цаасайг дундуур нь салгаж. Тэгээ өндөр тийм ээ. Ахын тосыг томчих. За нэгдүгээр үеийн төрүүлээ явж шүү. Гуравдугаар. Хоёрдугаар ажил байгаа. Эхний ажил. Нэгдүгээр. Нэгдүгээр төрүүлээ дуусчихлаа. Хоёр өндөр. За.
ритмийг авч шүү дээ. За хоёрдугаар хөрвөлөө. Жоо хурдан. За хонч байгаа. 잘했다. 자, 됐어. 자, 얼 돌아 있어. 얼 턴이 없지. 얼 돌아. 얼 돌아. 5승 배 축하했어. 그렇지? 자, 두루쯤 밑에는 5승 배는 비득 시대. 되면 우리 승. 되면 나갔음. 좋아서 있어. 자, 얼굴하게 좀 우주 그치만 뭐라고 맞추면 어렵다가 짜줄 때. 자, 나라게 했어. 얼굴하고 얼굴하고 자, 얼굴하고 그럼 육진 잠시만 육진 5승 그 5번 저걸 좋아하지. 자, 좋게. 자, 좋지. 좋지. 5승. 두루치는 빌드께서 하시다. 되면 우리 빌드승. 내가 어떤 말을 쓴 좋았어. 나갔어. 나갔어. 나 무슨 못하고 위로 꺾고 싶다. 어쩌고 빌드지. 나한테 지시워서 빌드 어이 저거 줬어. 빌드 쪽을 사놨죠. 와서 쪽을 사놨죠. 자. үргэлжилсэн тийм ээ. Одоо дэлхий тийм ээ байгальдлыг бэлэгдэе гэсэн. Ямар зураас ашиглаж байгаа юм тийм ээ. Тэр асуудал сайн шаарай. Зурцсан бол тэр байдаг санахтаа. Зүйтэй. Зүй. 안에 들어가 있으면 진짜 어렵고 저거 무슨 것도 비교하시고 자. 자, 좀 부르시오. 버스나. 안에 들어 있는 거 못 키우겠지. 그렇지. 아, 근데 어디 떠 있지 너. 모르고 있을 수 없다. 그래?
2 ажил тоосон. За 3 дахь авсан. Дараагийн 3 дахь авсан юу гэж байна? Усан гэхээр угал зохиол зурж байна. За дараагийн 3 дахь авсан. Тэр наасан. За. 2 дахь алханд болсон уу? За зүгтээ. Ачаач. Тэр. За 3 дахь алханд болсон. 2 дахь алханд. Усан гэхээр зураг тийм ээ. Ямар мөрсмас шиг жоо. Тэр нь авсан хэрэг байна. Аа юу яцаа. За ингээд ус ямар байдалтай авах вэ? Авахаарч байгаа. Тэгээ ширүү ус ихтэй. Тэгээ огцсон, огтон, тэгээ өлгөө. Авсан. За усан хөөс уу тийм ээ. За усан хөөс бэлтгэх би бас сануулъя тийм ээ. Мөн хөө усан хөө. За усан дөөгөө бэлээ. Тэгээ дахиад зурж байгаа үгүй гэсэн санаа. Усан хөө тийм ээ. Борцсон. Аа борцсон.
За багууд тэнцүү явж байна тийм ээ. Дөрөв тусаг хэрэг явах. Сэжчээ. За. Өндөр. Багууд тусмөр өндөр. За одоо баг тосныг гişүүдээс гарч бүтээлээ тавих тийм ээ. За ханаас нь. Ханаас нь. За тэр гарч ирээд ямар дүрс ашигласан тийм ээ. Энийг довчход ажиллаж. За одоо. Аажаа довчих. Би өөрийнхөө зурганд болохоор байгалийн номер цэгийг ашигласан байна. За. Энэ За, хоёр дуурайгаас аян гэх. За, уулын гэв. Яа. Би өөрийнхөө уулыг зурханд бол номон хэрэг ашиглаж зурсан байгаа. Энэ зургийг болохоор хоолоос харсан болдог. Жохон ягаан. Аслах гаргаж гисэн тийм. Заанаас. Аавтойг юм шиг. Энийг болохоор ингээд усан дээр харагдах шиг ингээд долгион шиг ингээд юу шиг байдаг. Тэгээд энийг тахилзуулаа ингээд зурсан. За одоо дөрөвдөө ахын буюу өөрсдөө зохиосон уулангийн усыг үүлэнгийг ашиглаж бүгдөө бүтээл гаргах тийм ээ. За бүтээл гаргах хугацаа бол 5 минут. За бүтээл тийм ээ. Бүтээл гаргаа. Одоо өөрсдөө зохиосон байгалийн хавттай үсээрээс бүтээл гаргаа. Хугацаа 5 минут. Бүгд жоохон хоттой ажиллана шүү тийм ээ. Жоохон хоттой ажиллана. Одоо өөрсдөө зохиосон хэрэг ашиглаж шүү тийм ээ. Юуны тухай зураг суухаар байна? Байгалийн тухай тийм ээ. Бид нар нэг хийгээ зохиоцсон учраас одоо бол нөгөө төсөөлсөн баа шүү дээ. Тэр шууд зурч гэлээ. Шууд дээрээ зурчих. Дээрээ зурчих. Шууд.
Офтой ашиглаж. А одоо автогаар гарсан юм чинь. Ямар өнгөө байж. Аяг одоо харж байгаа гарцсан тийм. Бодож юм. За усан харах. Усан доктор хэлээ. Тэгж чад. Нилэн жоо устаа шүү дээ тийм. За, уцаа орж ийн. Уцаа орж ийн. Орноо хөвчтэй би 10 зурсан байгаа. Байж. Бүтээлээ байлаа тийм ээ. Бүгд бүтээлээ байлаа.
гуравдугаар дуусч тийм ээ. хоёрдугаар дуусч. Автодор. Багуудын бүх гişүүд бүтээлээр ойлгуулаад дуусах гутаа. Үнгээр өснө үнгээр яа. Дөрөвдүгээр асмынхаа үнгээр өгчээ. нэгдүгээр үнээр авч. Бүгд нааш хатараа. Дэлгэцэн. За. Баг тусвар дээр энэ зураг үүссэн байна. За, аль баг дээр вэ? Хоёрдугаар баг дээр байна, тийм ээ. Хэрвээ энэ зураг бүтэн гарсан бол багийн бүх гişүүд бүтээлээ бүрэн хийчихжээ, тийм ээ. За, хоёр үргээ. За, дараагийн зураг аль дээр гарсан бэ? Хоёрдугаар нэгдүгээр баг дээр гарсан байна, тийм ээ. За, нэгдүгээрийн зураг дараах зурагтаа бүтэн ижил гарсан байвал энэ баг ажлаа бүрэн гүйцэтгэж шин. За баяр. Дараагийн зураг гуравдугаар гарсан байна, тийм ээ. За ажлаа бүрэн гүйцэтгсэн байна, тийм ээ. За баяр. За ингээд өнөөдрийн хичээлийн бидний зорилго биелүү. Ямар хэлцэх вэ цуусаа? Тийм ээ. За энийг бид нар бүтээл хийж бүтээлээр биднийг харуулаад өнөөдрийн хичээлээр бид нар аянтаа үзэсгэлэн гаргаж тийм ээ. За ингэснийх нь үр дүнд багш нь багуудыг үнэлчихье. За багш нь гэрэлтэн тохио бүтээл тийм ээ. Багуудаа бүтээчих. За эхлээд ямар өнгөд үлээ? За өнгөд тийм ээ. За би багууд бүгд сайн ажилласан учраас багуудаа улаан гэрлийн өгчээ тийм ээ. За хоёрдугаарт ямар өнгөд үлээ? Шар өнгөд үлээ. Аюул гэж бодчих. Ногоон өнгөд тийм ээ. За ингээд зүү. За ингээд өнгөний өгчээ тийм ээ. Бүх багууд сайн ажилласан. Сайн ажилласан учраас өгчээ. За гуравдугаар шар өнгөд тийм ээ. За шар өнгөд ингээд багуудаа өгчээ. За бүгдөө сайн бүтээлээ бүрэн гүйцэтгэж ажилласан учраас за ингээд өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавраа тэмдэглэж авчих тийм ээ. За гэрийн даалгавар. За ургамлын гаралтай хяв уулз зохиож сурах. Гэртээ. За дараах зургаас санаа аваад доорх дүрснээ санаа авч мөрийн төлгөө нуун долгиосон зураас зэргийг ашиглаж
урамлын гаралтай хээ зохиож ирнэ. За өнөөдрийн хичээл идэвхтэй болсон. Нийт сурагчдаа аюул. За хичээл боллоо.